За ингээд тэнквэр дараагийн ээлж блог маань зөндөө тэнквэр хаана ирсэн бэ гэхээр Green School дээр ирсэн байна. Green Golden School. Яг хоо энэ ч нөө манай бүлгийн өдөртөгч сургууль болох учраас бид энд бас ирээд ямар хуу газар бай гэдэгтээ танилцах гад ирсэн байна. Одоо тэгэхээр бүгд тэрэ хамтдаа Green School дээр. За Green Boarding School нь өөрөө Кембрижийн хөтөлбөртэй сургууль болохоор юм Кембрижийн хөтөлбөр юм байна. За энэ чинь Green School гэдгсэн уурын зуух мөх байдгүй давсаар хаалдаг. Тийм учраас бас доктортой хөгжлийн 17 зорилт. За ийшээ нэг давхар нь бол ингээд ийм голдоо шаттай байна. Ийшээ нэг жигүүртэй. За ийшээ бас нэг жигүүртэй. Ийшээ урлаг заал нь байдаг гэсэн л урлаг заал руу явъя. Ийшээ урлаг заал байт юм. Энэ арга зургийн камерт юм. Стери найттай. Ийшээ болохоор урлаг заал. Ийшээ болохоор Рестораны руу. Рестораны руу хүүхдүүдээ газраас бэлдэж сонголоо хийлээ. Мөрөн дээрээс харуул бас маш хурдан сонголоог хийсэн. Орд тарваны өрөөнд дотор юм гоё номнууд байт юм байна. За тэгээд бид харахтаас нь гоё Монгол хуцаа өмсөж байгаа харуул тийм байна. За тэгээд ийшээ байнууд нь гэдэг юм байна. Тийм байна. Сонирхолтой байна. За энд урлаг заал нь байт юм байна. Хүмүүс юм хийж байгаа болохоор Байдман да. За ингээд хоёр давхарт гараад ирлээ. Ийшээ бас хоёр давхарт нь гараад ирээд гутлаад талаад бас гоё хэсэг рүү явах гэж байна. За ийм Байдман. Шинэ таньдаг хүн өвдөж байгаа. Хүш. Оо сайн уу? Хаа урчоо? Хизээрсэн. Юу хийж байгаа юм бэ? Оо жоохон тухлаал гоё газар. Сайхан тухтаал жоохон дараа болчихсон. За энд болохоор ийм саруулын талбай байт юм байна. Тэгээ энэ чинь ийм гоё шилэн цонхтой. Энэ шилэн цонхон шууд байгаль харагддаг. За би таад бүр таад харуулъя. За цонхоор нь харуул нэг иймэрхүү. За өндөр цасан шуурхтай л өдрөө байна. Тэгтээ бол энд бол сайхан л харагдаж байна. Модтай. За хоёр дахь нь эдлэн жигүүрүүдэд юу яах юм бэ? Сургуулийн заал байдаг гинэ. Сургуулийн заал руу орж үзье. За энэ заалтай байна. Хүчтэйгүй заал гадна болтой. За ийм том гоё сайхан заал байна. Сакс өлгөл тоглолцдог. Тэгээ энэ удаагийн ээлжин дээр хүүхдүүд маань ийм сайхан заалтай сургуульд бүхий өдөртөгчийн сургуульд их юм сайхан тоглох хаа. Тэгж найдаж чинь. Тэг найдаж чинь. Найдаж нь. Найдаж байгаа. Тэгээд хамгийн их таалагдсан юм нөгөө чи. Ангууд нь шилдэг коридортой. Тэгээд коридороос нь хүүхдүүдээ юу хийж болтыг бүгдийг нь харж болт юм байна. Жохон тагнуулч гэсэн гоё юм. За дотор байр нь ийм гоё юм байна. Ингээд тусдаа юм өрөөтэй. Одоо нэг өрөөнд орж үзье. За одоо хүүхдүүдээ амьдардаг дотор байранд орж үзье. За энэ дотор байр. Дотор юм дөрөв хүүхдээ ортой байна. Хоёр дахь ортой. Тэгээ энэ чинь бас хүүхэн жижиг сажиг шивмээр тий. Тэгээд хамгийн гол нь дотор найлтай. За одоо би доторх найлыг харуулъя. За энд ийм дотор найлтай байна. Оо юу вэ болич юу? 0 тогч яг. За яарсан дотор бол найлтай биш. За 3 дахь гараад ирсэн. Энд нэг өстө гоё юм байна. Наа тэд бүгд легогээ боддоо. Тэпгийн царай карта. Тэпгүй. Юу хараад байна? Зүгээр нэг юм өрөө байна. Систем өрөө гэнэ. Манай скаутаас системийн төсөл хэрэгжүүлдэг. Тэгээ энэ систем өрөө нь ийм юм хөрх юмтай. Хүч тэмүүжээ. Энд дээр цахилгаан гаргаж энийгээр юу яадаг юм шүү. Гэрэл асааж юмсаа тийм хөрхөд туршламжтай гэдэг юм.
За темперийг тоглоом тоглож үзэж байна. Нөө манай дүүдүү машинтай ойлгосон. Хүүхд дүүрсэн. Энийг за салах юм байна. За ингээ 3 давхрт гараад ирлээ. 3 давхрт нь бас нөгөө 2 давхрттай адилхан стүүлчих юм уу том хэсэг байд юм байна. Үш тэг. Юу хийж вэ? Дахиад таа нөө. Ямар ч зүг 50 байлгач л та. Юу хийж вэ? Энэ нөө би нөө вест сайд гэх юм. Энэ бол жишээ манай төрсөн нутаг байна. Тэгээд ингээд хараад суучихлаа. Гоё юм тий. Гоё юм. За ийм биш. Тэгээ энд магадгүй нэг бүлгийн өдөрдөг чинь. Манай бүлгийн цаг магаа юм болчихлоо. За ингээ 3 давхрт нь эрэгтэйчүүдийн дотор байрны өрөөнд орж ирлээ. За энд ийм 4 ортой ийм өрөө байна. За ингээ ширээ сандалтай байна. Гоё том цонхтой байна. Энэ дараа гоё овсон шкаф. За тэгээд өрөөндөө гол нь хамгийн гол 0-тай юм. Тэгэхээр 0 нь үзье. За 0 нь эндээ ингээ өрөөндөө шууд. Хөш тэгэж. Та өөрийнхөө өрөөний 0 руу орд ямар ядаргатай юм. За хавцлаа. За ингээд 4 давхар руу гарч байна. За энд ч гоё юм байна юм байна. За 4 давхарт гараад ирлээ. За энд энэ сансрын өрөөтэй биш үү? Сансрын өрөөтэй SpaceX гэсэн сансрын хаалгаар сансрын өрөө нь ордог. За сансрын өрөө рүү орно та. Гутлаа тайлчнаа. За тайлчнаа. За ийм сансрын өрөө байна. За энд сансрын хүмүүсийн зураг байна. За эндээс Neil Armstrong ах маань байна. За энд Neil Armstrong байгаа. Neil Armstrong гэдэг Scout саран дээр хапуулсан хамгийн анхны Neil Armstrong-ийн зураг байна юм чинь. За үргэлжлүүлээд тийш явъя. За энд бүр ингэ нарны аймагтай холбоотой мэдээлэл байна. За энд нэг сансрын нисгчд байна. Хүш темпч юу гэж байна? Сансар хөслөө. За. Миний хийх юм хэцүү. Сансрын өглөг байт юм байна. Вау. За энэ юм сонирхолтой. Сансрын өглөгтэй. Штемка. Юу гэж байна? Guardians of the Galaxy. Сансар ниснэ. Юу үзэх тусгай. Сансарт ниснэ. За хөөрөө. Ингээд энэ билет цаад ингээд мэдээлэл гараад. За доктор хин гэдэг кинонд гардаг юм телепорт хийдэг өрөө гэдэг за ийш авч үзье. Вау, за энэ бол түмэн гоё харагддаг юм байна анаараа. Зөндөө олон бороо байна. За энэ зөвхөн сонирхолтой нэг өрөө. Энэ юу вэ гэхээр Астро парк дээр байдаг сансар судлалын үргэлэнгийн өрөөтэй адилхан өрөө энд байдаг юм шүү байна. Энэ хараа дэлхий байна. Тэр сар байна. Нар байна. За салхитай наад доонд дуран байдаг юм шүү дээ. Наад байхгүй. Тэр нь болохоор энэ болохоор сар дуранд дуран гэнэ. За тэгээд ийм ангитай байна сасрын өрөөнд. Гоё. Тэгээд дандаа ийшээ бол байгаль харагддаг. Бараг сургалтын цугш амарчаал ирэх юм байна да. За ер нь 4 давхар сургалт байна. Энтэй танилцчихлаа. За одоо тэгээд баш хоол идчихсэн. Тэгээд одоо
хоолны залганд явна. Нэг давхартай хоолны залганд байд юм. За энд хоолны залганд байд юм байна. Тод дараалаа. За энд ингээ хоолны зал. 250 хүүхд хоол иддэг гэсэн. Нэлээд том зайтай юм байна. За ингээд өдрөө хоол идэх гэж байна. За нэгдүгээр хоол. Нэгдүгээр хоол. Хоёрдугаар хоол. Манда энэ грин скул дээр өдрөө хоол нь болохоор нөгөө ер нь бол хүүхдүүдэд зориулсан хоол учраас юм жоохон эрүүл тавтай хоол байна. Манай тоогооч темпкач одоо сайн мэдэх хэрэгтэй. Нэг нэг юм хурц амтлагч гэх мэттэй хоол өгдөг. Энэ бол аюу нэг юм зөөлхөн шүл мүлэн гэсэн аюу юм харж байгаа юм. Ингээд дүүлэх аа. Яг гэр мэрлээ таваад. Тэгээ гоё амттай шүлгэн. Тэгээ арцнууд нь маш зөв тохирсон. Хурц амтлагч байхгүй. Тэгээ юм гоё яг ингээд махныхаа амтны амтлагч юм сайхан шүлгэн аа гоё. За ингээ хоолоо идчихлээ. За ингээд миний грин скулээр Тэвка тэрийн грин скулээр авсан аяллаа тэмдэглэл маань өнөөгөө өгүүлж байна. Тэгээд та энэ сайхан сургуультай орчинд скаутын хөтөлбөрөөр сонирхоод скаутын бүх үйл ажиллагаанд хамрагдах эсвэл бүлгийн үлдэгчийн сургалтанд хамрагдаарай гэж санал болгож байна. Одоо тэгээд би бичлэг таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Баяртай ингээ грин скулээс бүтээр бас түр хугацаанд баяртай гэж хэлээд грин скулээс явлаа.